Hey guys, та бүхэн дараагийн имчилгээр уулзах гэж байна. За өнөөдрийн имчилгээр гэх юм бол амьдрал нь 1 хоногийн дотор суглаанд очоод оронгороо өөрчлөгдсөн залуу гэвч тэр залуугийн тэрний дараах гонигт амьдралын талаар ярьж өгөх гэж байна. Хэдүүлээ олон юм ярилгүй өнөөдрийн имчилгээр рүү орё гэж бодож байгаач намайг дэмжиж дур байгаасыг лайк болоод subscribe хийгээд өгөөрэй. За хэдүүлээ өнөөдрийн имчилгээр рүүгээ шууд орцгоё. Let's go. За энэ залуугийн нэрийг болохоор Абрахам Шекспир гэдэг нэртэй. Абрахам гэдэг нэр нь болохоор Библиэл дээр гардаг Абрахам гэдэг нэртэй хүний нэрнээс авсан. Шекспир нь та бүхэн мэдж байгаа. Шекспир гэдэг нэртэй алдарт зохиолчийн нэрнээс авсан байгаа. За тэгээд энэ нөхөр болохоор 1966 оны 4 сарын 24-нд Америкийн Флоридагийн Лейкланд гэдэг нэртэй газарт төрж өссөн. Ээж нь Элизабет гэдэг нэртэй ганц бие ээж өөрийн 2 хүүхэдтэй өсгөж хүмүүжүүлсэн байгаа. Гэвч мэдээ тэр ганц бие ээжийн хувьд гэх юм бол 2-2 хүүхэд өсгөж хүмүүжлэхэд хэцүү шүү дээ. Ялангуяа санхүүгийн хүндрэл маш их тулгарна тийм үү. Тэгээ санхүүгийн хүндрэлээс болоод маш их тарчиг ядуу амьдралыг үз туулсан байгаа. Гэсэн ч Абрахам Шекспирийн хувьд гэх юм бол 13 наснда анх удаа дэлгүүрээс хулгай хийгээд баригдаад тэгээ хүүхдийн хоригт хоригдсон. Тэрний дараагч гэсэн дээр нь бол хулгай хийхэ болоогүй энд тэнд хулгай хийгээд янз бүрийн асуудалд ороо зодон цохимхон иймэрхүү асуудал гаргаж явсаар байгаад 29 нас хүртлээр ер нь бол шоронд ороод гараад гэсэн нэг тиймэрхүү байдлаар явсан байна. За тэгээд 29 хүрээд 29 хүрснийхаа дараа юу болсон бэ гэхээр маний өний хувьд гэх юм бол трак жолооддаг ажилд ороод тракны жолооч хийж исэн байна. Тэр үед болохоор цуг ажилтдаг байсан Майкл Порт гэдэг нэртэй залуутай цуг жолоогоо бариад явж исэн. Дунд нь завсарлага авахар болоод нөгөө Майкл Порт нь зогссон нэг дэлгүүрийн зогсоол дээр машина тавьчаад за би дэлгүүрээс юм авах гэж орлоо. Чи захих юм бэ нү гэдэг Абрахамаас асуусан байгаа. Абрахам болохоор юу гэж хэлсэн бэхээр тэгвэл би зүгээр лотери буюу суглаа 2-ыг захия гэж хэлсэн. Тэгээ нөгөөх нь болохоор юу ч бодлого 2 ширхэг суглаа аваад ороод ирсэн. Тэр бол 2006 он байгаа шүү. Тэгээ 2 ширхэг суглаа авч ороод нэг юм бодохгүй байсан байгаа байхгүй юу? Тэрний дараа удалгүй Абрахам Шекспирийн хувьд гэх юм бол тэр суглаа нь $30 сая ашиг өөрт нь авчирсан хонжир цуглаанд хоцсон гэж байгаа байхгүй. Тэгээ $30 сая хожоод тэгээ Америкийн нэг сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр суглаанд хоцсон хүний нэрийг дээрээс нь гэрийн хаягтай шууд гаргах тийм ээ л да тэр нь сэтгүүл сонин дээр. Тэгэд яагаад ингэж гаргадаг вэ гэхээр нэгдүгээр суглаа бол үнэн шүү, бодтой шүү гэдгийг хүмүүст харуулахын тулд юм байна. Тэгээ мань хүний нэрийг ингээ гаргацсан. Тэгээ $30 сая ерөнхийдөө татвар матвар хамаг юмнуудыг хасаад $17 сая өөр дөрөө авахар болсон байгаа. $17 сая ч амар их мөнгө шүү дээ. Нэг сарын дотор $17 сая яг бэлэн мөнгөөр аваад тэгээд тэрний яг сар гарангийн дараа мань хүн юу хийсэн бэ гэхээр өөртөө сая $100,000 маш гоё үнэтэй хаус худалдаж авсан. Флоридад худалдаж авсан. Тэгээ хаус худалдаж аваад дээрэс нь Nissan-ы амар үнэтэй машин хүртэл худалдаж аваад дээрэс нь Rolex-ийн цаг хүртэл худалдаж аваад баян амьдрал орж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө суглааг нь өмнө 24 цагийн дэлгүүрээс авч өгсөн тэрхүү Майкл Порт гэдэг нэртэй залуу нь чи суглаа үйдсэн. Би наа суглааг чинь чамд авч өгөө үстэй. Би бүх мөнгөө чи надад өг гэж бол хэлэхгүй. Гэхдээ чи надад яаж $1 сая өг гэд нэгсэн байгаа. Тэгсэн чинь мань хүний хувьд өмдөж зэрэг юу гэж одоо өөрийнх нь хоцсон мөнгө шүү дээ тий. Юу гэж өгөх үү? Би яхаар чамд өгдөө ингэжсэн чинь нөгөөх нь Майкл Порт нь болохоор Абрахам миний Германаас миний суглааг хулгаалаад тэгээд худлаа ингээд аздан болчлоо гэж хэлээд шүүхэд өгсөн байгаа. Тэгсэн чинь Абрахам бас нөгөө нэг өмүүлэгч авангуудаа энэ намайг ингэж худлаа шүүхэд өглөө гэд тэр хоёрын шүүх хурал 2007 онд ингээд болж үргэлжилсэн. Тэгээ нэлээд шүүх хурал бас ингээд явж исэн чи мэдээж зэрэг нөгөө Майкл Порт нь болохоор шал худлаа хэлсэн байгаа байхгүй. Худлаа хэлсэн байсан учраас тэр худлаа хэлсэн нь ил болоод тэгээд яалтчгүй шүүх хурал бол Абрахамын талд орсон байгаа. Тэгээ харамсалтай зүйл нь юу болсон бэхээр тэр шүүх хурал нь болохоор Америкийн нийт ил зарлагдсан шүүх хурал байсан. Тэгээд нөгөө нэг нэр нь тэгээд хаяг нь гарцсан байсан ч ялангуяа царай нь бол гараагүй байсан ч Абрахам тэр шүүх хурлаас болоод Америк орон даяар $30 сая хоцсон азтай хүн гэдэг нэрээр царай нь ингээд оронд түгцсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь мань хүн тэр үеэс ахуулаад маш гонигтай үйл явдлууд тохиолдож эхэлсэн. Энэ юу тохиолдсон бэ гэхээр
Авраамыг таньдаг болсон учраас хүн болгон замдаа таарахаар надаа мөнгө зээлчих, миний амьдрал ийм хэцүү байна. Би одоо ингээд гэр бүл маань ингээд маш хэцүү байна. Мөнгө төрөггүй, баг ингээд өгөх чинь худлаа яриад те. Тэгээ мөнгө зээл. Эхлээд яг мань хүний хувьд бол өрөвдсөндөө мөнгө төрөг зээлээд тэгээд ингээд явж исэн чи бүр хүн болгон ирээл одоо мөнгө нэхэд хаар чи яаж олиг байх вэ те. Сүүл рүүгээ тэрнээс болоод бүр амар стресстэй болоод тийм травматай болоод ёо бүр гэрээсээ гарахаа болд юм уу ч гэдэм үү те. Тиймэрхүү болж эхэлж исэн. За яг тэр үед болохоор Диди гэдэг нэртэй нэгэн журналист гэж өөрийгөө нэрлсэн ном бичиж өгье гэсэн нэг эмэгтэй Авраамд ирсэн байна. За би ингээд таны амьдралаар ингээд ном бичиж өгье. Таны ингээд яг энэ сайхан суглаан точсон амьдрал тэгээд энэ бүх одоо амьдралыг чинь нийтэд аягүй гой гаргаад ном бичиж өгье гэд ирсэн чинь Авраам яг тэр саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд хүлээн зөвшөөрөө зөвхөн ном бичихээс өөр ном бичээд зогсохгүйгээр хид хідэн зүйлийг хийж өгөхөр болсон. Энэ юу хийж өгөхөр болсон бэ гэхээр Авраамын хувьд гэх юм бол та бүхэн мэдж байгаачлан баг багаасаа шорон оронгоор яваад 29 нас хүртлээр тэгээд нэг тэнд хүүхдийн колон болоо шорон моронд ороо ингэ явцсан байгаа штэ. Тэгээд ямар нэгэн байдлаар бичиг үсэг тэгээд тайлагдаагүй. Дээрээс нь банкны тим данс байхгүйсэн. Тэгээд тэрийг мэдсэн Дидигийн хувьд гэх юм бол би танд ингээд банкны дансыг чи хүртэл нээж өгье, бичиг үсгийг чи хүртэл ингээд зааж өгье. Ингээд та ийм их мөнгөтэй юм чи наадах ингээд гэртээ байгалгаадах юм бол ашиггүй. Эсвэргээр хүмүүс танаас ингээд мөнгө зээлсээр байгаа таны мөнгийг дуусгачнаа. Тэрний оронд хоёлоо энэ мөнгө чи улам өржүүлэхийн тулд тийм хувьцааны хөрөнгө оруулалт хийя энэ төргээд худлаа ингээд дахин угааж эхэлсэн. Тэгээд Авраамын хувьд гэх юм бол Дидиг өмнөх мөнгө зээлээд өгөөч гэдэг хүмүүсээс арай өөр сайхан сэтгэлтэй хүн байна гэж бодоод 100% итгэцэн байгаа. Тэгээ нөгөө хоёр чи юу болсон бэ гэхээр хувьцааг нь өсгөнө гэдэг зорилтоор бүр компани байгуулахар болсон. Нэрийг нь болохоор Abraham Shakespeare LLC гэдэг нэртэй компани. Тэр компани 2009 онд байгуулсан байгаа. 2009 онд байгуулад тэгээ Авраамын хувьд гэх юм бол та бүхэн мэдчихэж байгаас нь бичиг үсэг байхгүй, томооны тийм ухаан байхгүй шүү дээ. Тэгээ математикийн ухаан байхгүй. Тэгээ бүх одоо өөрийнхөө гэртээ хадгалж байсан мөнгөө тэр компанийхаа дансанд хийгээд тэр компани дансыг хариуцдаг хүн хэн байсан бэхээр Диди гэдэг нэртэй тэр 40 настай эмэгтэй байгаа. Тэр эмэгтэйд хариуцуулаад нөгөө эмэгтэй чинь ерөөсөө компани байгуулагдаад сарын дараа тэр мөнгийг өөрийнхөө хүснээр ашиглаж эхэлсэн. Тэрч байтугай 1 сарын дараа 1 сая долларыг тэр шууд данснаас нь авангуудаа тэр 1 сая доллараароо өөрийнхөө найз залуудаа Chevrolet гэдэг нэртэй амар үнэтэй машин худалдаж авч бэлгэнд өгсөн байгаа. Бас тэрний удалгүй дараа өөртөө Hammer гэдэг үнэтэй машиныг худалдаж авсан байгаа. Тэгээ энэ мэтчлэн маш их мөнгө ашиглаад байсан. Тэгээ ингээд хэр их мөнгө ашигласан гэсэндээ ягаад баригдчихаагүй те данснаас нь авч байгаа шүү дээ. Авраамын байгуулсан компанийн данснаас. Тэгээ ягаад баригдаагүй нэг гол шалтгаан байгаа. Энэ нь болохоор банкны данснаас одоо мөнгө авсан гэдгээр нэг дансны үлдэгдлийнх нь юу нэг цаасаар ирдэг байсан юм л та захаагаар ингээд одоо шуудан гар цаасаар ирд юм байна. Цаасаар ирсэн тэр дансны үлдэгдлийн хуулгын мань хүний хувьд гэх юм бол шууд Авраамыг харахаас өмнө хайчдаг байсан байгаа. Хаяад мэддэхгүй хайчдаг. Тэнгүүд Авраам дансанд нь яг хэрэг мөнгө үлдсэн байна. Яасан гэсэн нэгөөсөө мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ баригдах нь тодорхой юм уу? Хизээ мэдгүй. Нэг өдөр баригдсан байна. Энэ нь болохоор Авраамыг харахаас өмнө хайж чадаагүй байсан юм ин харсан чинь нөгөө нэг анх компанид байгуулагдахад байсан дансных нь үлдэгдэл нь тал мөнгөнд байхгүй болчихсон. Хаашаа ч хамаагүй. Тал нь үлдсэн. Дэмжиж гайхна үстэй. Юу вэ? Миний мөнгө чинь бүр тал нь байхгүй болсон биз дээ. Юу болоод байна Диди өө? Чи энийг тайлбарлаа гэд нөгөөтнөөс асуусан чинь би танд хэлээгүй мартсан байна. Би нөгөө нэг энэ тал мөнгийг өөр компанид одоо хувьцаанд хөрөнгө оруулахаар өөр компани данс руу ингээд хийцэн байгаа. Би тань руу тэрийг удахгүй харуулах болно. Ухааны яриад худлаа ярьсаар байгаад ямар нэгэн байдлаар Авраамаас жоохон салж чадсан байгаа. Гэсэн чи Дидигийн хувьд болохоор мэдчихсэн. Авраам угаасаа өөртөө 100% итгэхэ байжлаа гэдгийг. Тэгээд нэг зүйлийг бодож олсон байгаа. Хуучин нөхөр Джеймс гэдэг залрууг залгангуудаа миний одоо амьдардаг хаусны тэнд би нэг хог хаях хэрэгтэй байгаа. Чи нэг нүх ухаад өгөөч гэж хэлээд нүх ухуулсан байна. Тэгээд Авраамыг болохоор баг хүн байдаггүй, хүн очдоггүй тийм харанхуй булан байдаг нэг газар дуудаж Полородын тийм газар бүр орой зөө. Дуудаад за хоёлаа ингээ уулзаа нөгөө хувьцаа хөрөнгө оруулалтын талаар яриагээд. Тэгээд Авраам очсон чинь өөрийнхөө буугаар Авраамыг буудаа алдсан. Тэнгүүдээ нөгөө ухуулсан нөхөндөө хийгээд булаад орхисон. Энэ нь болохоор нөгөө Дидигийн хувьд гэх юм бол өөрийнхөө залуу найз залуутайгаа сайхан амьдрахыг хүссэн учраас Авраамын тэр нөгөө мөнгөний лөөржсэн баригчуд бөө юм болох учраас алх сонголт хийсэн байгаа байхгүй.
Тэгээ харамсалтайгаар Авраам өнгөрсний дараа нэлээд хэдэн сар өнгөрсөн ч албаар хуурамч хүн мөн хөслөөд өөрийнх нь хуучин амьдардаг байсан тэр Полородын гэрлүүнд бүр нүүж амьдраад тэгээ Авраамын ээж Элизабет руу болохоор хүүн ингээд аяллаар удаан явчаад хэдэн сар явчаад ирмэрий гэж худлаа ярьж мэйл энэ төр хүртэл бичүүлээд тэгээ гэрийнх нь одоо дүүм өөрөөр хүртэл одоо ингээд худлаагаар ингээд мэйл энэ төр бичүүлээд хуурсан байгаа. Хэдэн сар хуурсан байгаа. Гэсэн чи гэр бүлийнх нь гайхан тийм үү? За манай дүү яач вэ тий? Алга болоод удчихлаа штэ. Ээж нь хүртэл гайхаад тэгээд цагдаад дуудлаа өгсөн байгаа. Манай ингээ хүүхэд байхгүй болчлоо. Авраам Шекспиртэй бид нэр ингээ дуулцааг удаж байна. Ингээд дуудлага өгөөд хайлт үргэлжилсэн. Энэ болохоор 2009 оны сүүлээр ингээд хайлт үргэлжлээд 2010 онд олоод баригдсан байгаа. Энэ болохоор яг нөгөө нэг Диди гэдэг нөхөр болохоор гэрийнхээ ард булсан газараасаа Авраамын цогцыг гаргаж ирээд яг зөөх гэж байж байгаа цагдаа нарт баригдсан байгаа байхгүй. Үйлдэлээрээ баригдаад. Тэр энэ нь болохоор бүр төлөвлөгөөтэй тийм аллаг санаатай аллаг байна гэж шүүхээс үзээд Дидид бүх насаар нь хорих ялыг оноос. Одоо хүртэл тэр Диди гэдэг эмэгтэй тэр шорондоо байсаар л байгаа. Тэгээ ийм харамсалтай үйл явдал Авраам тохиолдсон. Тэгээ энэ бол маш одоо гонигтай үйл явдал. Нэг өдрийн дотор амьдрал оронгороо өөрчлөгдөөд баян болчлоо, саятан болчлоо гэж бодсон ч тэр амьдрал нь ердөө хэсгэн хугацааны дараа алга болчихно гэж шинж зүүдлэг байх тий. Тэгээд ийм гонигтай үйл явдал бол тохиолдсон юм түүх байгаа. Тэгээд мэдээж мөнгөтэй болохоор ийм хүмүүс, ийм муу муухай хүмүүс их гачирна гэдэг бол тий. Залилан хийхийг хүсдэг. Тийм болохоор би ч гэсэн дээр нь бол суглаа муглаанд хоцхийг бол хүсэхгүй байна. Цаашдаа өөрийнхөө амьдралыг өөрөө илүү сайхан бүтээхийг хүсэж байна. Тэгээ ийм гонигтай үеийн талаар та бүхэнд өнөөдөр ярьж өглөө гэж бодож байна. Мэдээж та бүхэнд сонирхолтой байсан байх гэж бол би найдаж байна. Тэгээ мэдээж сонирхолтой байсан бол та бүхэн намаагаа дэмжиж дор байгаа хэсэгт лайка дараад бас subscribe дараад өгөөрэй. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye guys.